дүүжин тээврээс буугаад шууд тав алхаад метроныхоо дараагийн одоо чиглэлүүд рүү явах ийм одоо төлөвлөлттэй гэдгийг та бүхэнд хэлээ. Дүүжин тээврийн төсөл өнөөдөр за нийтдээ ерөнхий дүнгээрээ 48 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа юм байна. За энэ бидний ард харагдж байгаа өнөөдрийн энэ самхагч гэж ярьж байгаа таавар Монгол улсад босч байгаа хамгийн өндөр одоо ийм самхаггуудыг өнөөдөр өргөх ийм одоо арга хэмжээ болж байна. Нийтдээ 46 м өндөр ийм одоо самхаг босно. Энэ төслийн хамгийн өндөр самхаг нь нийтдээ 19 самхагаас бүрдэн 4.2 км цагт 3500 зорчигч тасралтгүй тээвэрлэх ийм одоо өөрийн хүчин чадалтай ийм төсөл гэж хэлж болно. За хүмүүс бол янз бүрийн байдлаар нөгөө дүүжин тээврийн ерөнхий мөн чанарыг мэддэг хүмүүс бол янз бүрээр ярьж байгаа шиг байна. За энэ нийтдээ ийм цамхагууд босч байгаа. Энэ ногооноор дурддагчнууд нь бүгд хийгдсэн босцсон цамхагууд. Тэгэхээр газрын гүнд одоо 5-аас 6 м-ийн гүнд дандаа ийм одоо шугамн суур, гацсан суурууд хийж байгаа. Ийм том бүтээн байгуулалтын ажлууд уран дулааны цагт гадар доор хийгдэх ажлууд үндсэндээ бүгд хийгдээд дууссан. Одоо төслийн үндсэн явц нь 6 сар гэхэд энэ бүх цамхаггууд дээр дүүжин тээврийн гол одоо яв ханг болох тороосоо одоо өлгөх ийм ажлууд хийгдэнэ. За 8 сар гэхэд бүх нөгөө кабинуудын угсралтын ажлууд хийгдэнэ. За ингээд 2026 оны ер нь 11 сар орчим буюу яг одоогоос жилийн дараа гэхэд нийтийн тээврийн нэг төрөл хэлбэр болж зорчигчдоо зөөнө гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ хүмүүс энэ маршрутын хувьд янз бүрийн шүүмжлэлтэй хандж байгаа. За хүмүүс энэ бусад улс орнуудад ер нь нийтийн тээврийн төрөл хэлбэр байдаггүй гэдэг ийм зарим нь жоохон мэдэмхийгсэн ийм байдлаар улс төвчсөн байдлаар асуудал тандаад байгаа. Тэгэхээр Өмнөд Америкийн уулархаг бүс нутагт байдаг Перу, Болив, Колумб гээд гих мэт улс орнууд нийтийн тээврийн нэг төрөл хэлбэр гээд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Зарим хотод бараг 100% энэ байдлаар нийтийн тээврээ шийдэж явж байгаа юм байлаа. Тэгэхээр бид нар бол энэ чиглэлийг бол энэ намайг мэдээж хэрэг ажил авахаас өмнө энэ судлагдсан чиглэл. Өөрөөр хэлбэл Яармагт бараг одоо 100 гаруй мянган хүний суурьшил явагдаж байгаа. За Хойтолд Сонгон хайрхан дүүрэг 1-р ороод орчим мөн ялгааг одоо бас 100 гаруй мянган хүний суурьшлууд явагдаж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд одоогийн нийтийн тээврийн ерөөсөө ямар шугам байдгүй. Оргил ачааллын үед бидний тооцсноор энэ Ярамгийн замд нисгээс ирж байгаа болон бусад хөдөлгөөнүүд дээр нэг 90,000 орчим машин цагт хөдөлгөөнд оролцож байна гэдэг ийм одоо тооцоолыг манай төслийн нэгжийнхэн гаргасан байдаг. Тэгэхээр энэ чиглэлүүдээс бид нар цагт 3,500 яг оргил ачааллын үед 3,500 хөдөлгөөнийг одоо багасгахгүй энэ бол маш том ийм одоо том зорилтууд байгаа. За хоёр тэгвэл энэ хоёрын хооронд нийтийн тээврийн төрөл хэлбэр байхгүй. Энийг бид нар бас дараагийн төслүүдтэйгээ яаж уялдж байгаа вэ гэхээр метроны үндсэн одоо интамны өргөнчлөө дагуу буудал маань яг хар хорийн худалдааны төв дээр очихоор. Өөрөөр хэлбэл Ярамгаас Улаанбаатар хотын зүүн баруун альж чиглэлд явах гэж байгаа хүмүүс дүүжин тээврээс буугаад шууд тав алхаад метроныхоо дараагийн одоо чиглэлүүд рүү явах ийм одоо төлөвлөлттэй гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээ одоо яг бидний ард харагдж байгаа энэ каран бол 200 м-ийн өндөрт одоо сунаж өргөх чадaltaй мó те 200-ийн каран гэдэг чинь 200 тонн 200 тонныг өргөх чадaltaй каран энэ Монис туслан гүйцэтгэгч Монис инженерингийн өөрийн одоо энэ каранаар одоо бид нар энэ нэг хамгийн өндөр тавигдах цамхаг болон цамхагийн дээр тавигдах энийг юу гэж нэрлэдэг вэ? Ботом буюу дүүжин толгоогоо энэ хоёроо одоо өнөөдөр ингээд өргөх гэж байна. Энэ бол бас ингээд манай Улаанбаатар хотын хувьд бол яг ийм байдлаар одоо телевизийн цамхагаас дараа орох ийм өндөр цамхагыг өнөөдөр ингээд энд Улаанбаатар суурлуулж байна. Тэгээ та бүхэн нэг зүйлийг маш их одоо сайн хүлээцтэй хандаарай. Өөрөөр хэлбэл бид нар эх жил энэ өвөл өрөөсөө зогсохгүй. Манай Франц мэргэжлүүд энэ Монголын өвлийн хүүтнийг ажиглахгүйгээр энэ төслийг тасралтгүй үргэлжлүүлээд 6 сарын 1 гэхэд тороосоо дан татлахт одоо нөгөө тороосоо татаж эхлэх ажил ингээд үргэлжилж явна. 8 сар гэхэд кабинууд гарч ирнэ. Сая бид нар бас Францын талтай кабинуудынхаа өнгө дизайныг эцлээ тохирсон байгаа. Одоо удахгүй энэ дүүжин тээврийн ашиглалтыг хариуцж явах Улаанбаатарын аж ахуй нэгж бас шинээр байгуулагдаад сургалтанд сууна. Зарим хүмүүс нийтийн тээвэрт яаж ашиглагддгийг тэрэгцэртэй иргэд энэ дээр чинь ингээд хороос тасралтгүй явж байхад яаж болох юм гэдэг ийм комментууд ярьж байгаа юм байна. Энийг бас мэрэгжлийн байгууллага энэ манай талд сургалт хийх талынхан бол аль хэдийн бидэд бас мэдээлэлүүд өгсөн. Тодорхой буудлуудад стейшнүүд дээр ирэхэд тэр юу мөвтөн салаад хүнийг бууд суух одоо тэр хугацаанд бол тавцанд байж явах ийм одоо зохицуулалтаа нөхцөлийг бүрдүүлсэн гэж байгаа. За бид нар 2 дугаар дараагийн шугамын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил яригдж байгаа, хийгдэж байгаа. Одоо сангийн яамд
манай нийслэлийн хүсэлт очсон байгаа. Зүгээр энэ зүйлийн талаар энэ төслийн зээлийн хүүний талаар би бас олон нийтэд өмнө нэг ч удаа ярьж байгаагүй. Энэ төсөл үндсэндээ хүүгүү. Би яагаад хүүгүү гэж хэлж байгаа нөхөр жилийн 100000-ны тэг 100000-ны 76% хүүтэй. Тэг 100000-ны 76% хүүтэй 40 жилийн хугацаатай. Тэгэхээр энэ бол хөгжлийн зээл гэж манайхаа ойлгож болно. Энэ бол арилжааны нөхцөлтэй зээл биш. Тийм учраас ийм хүүгүй шахуу энэ зээлүүдийг бид нар ашиглалтыг нь улам сайжруулж явах хэрэгтэй.